2018 оны 6 сарын 27 Москвагийн энгийн нэгэн өдөр нэгэн орон сууцны хороолт Михаил Хачатурян 3 хүний хамт амьдардаг байлаа. Огт нь 19 настай Кристина, 18 настай Ангелина, 17 настай Мария нар. Чиний өдөр 17 настай Михаил Хачатуряны хувьд амьдралын сүүлийн өдөр байсан юм. Михаил Хачатуряныг олон тооны хутганы шархтаагаар олсон бөгөөд энэ хэргийг хэн нэгэн гадны хүн биш түүний 3 охин хамтран үйлдсэн болгон шүүхийн мөрдлөгийн явцад тогтоогдсон. Гэтэ энэ санаатай бүлэг алга байв уу эсвэл аргагүй хамгаалалт байсан юм. Хүний амь насыг санаатаагаар бүлэглэн өнөөсөн хэрэгт октоодод 8-аас 20 жилийн ялыг төлөвлөд байлаа. Гэхдээ нэг эргэлзээ төрж гэлсэн. Яагаад 3 охин өөрийн төрсөн эцгээ алах болов? Үүний цаана ямар асуудал нүүдэж байна вэ? Мөн түнчлээ охтуудын ээж нь хаана байгаа юм бэ гэдэг асуулт маш их гарч ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад охтуудын ээж болон ах нь гэрээсээ явсан болох нь тогтоогдсон. 1980-ад оны сүүл 90-ад оны эхээр перестройка явагдаж хуучнаар төвлөлт холбоот улсын бүтэц задран үнжилсэн. Энэ үед бол мэдээж эдийн засгийн байдал тийм сайн байгаагүй, эдийн засгийн байдал ураа босгоо тогтворгүй ийм шилжилтийн цаг үе байсан. Тэгээ энэ үед бол хөрш зэрэгэлтэй буураа хөгжилтэй орны хүмүүс Москва болон бусад Оросын хотуудад ирж ажил хийж, амьдралаа залгуулж, амьдрах мөнгө олдог байсан. Тэгэл энэ жишгээр Аурелия Дундук 17 настай байхдаа Москва хотод ээжтэйгээ цугирж ажил хийдэг байсан юм цаг үе. Аурелия Дундук бол 3 охины ээж, Михаил Хачатуряны экс-эхнэр. За 1996 оны нэгэн өдөр Аурелия ээжтэйгээ цуг захаас юм аваад гэртээ харах гээд зам дээр унаа хүлээгээ зогсож явах үед нь Михаил Хачатурян анх ирж би та хоёрыг төхүүлээд өгөө гэж санал тавиад тэр хоёр машинд нурж сууж танилцсан байдаг. Алцаад ярилцж явах явцдаа Михаил Хачатурян өөрийгөө ярихдаа би нэлээд нэр нөлөөтэй хүн, хэрвээ янз бүрийн асуудал гарвал надад хандаарай, би тусалж чадъя шүү гэх мэт тэр анхаарал хандуулж байгаа нь бол анх мэдгдсэн. Михаил Хачатурян бол Армийн үндэстэн Баку хотод төрсэн бөгөөд 80-ад оны сүүлээс Албанис улсад аав ээжтэйгээ ирж суурьсан. Хоо үедээ 35 настай байсан. Өөрөөр хэлбэл охидын ээжээс 18 насаар ах. Гэж танилцсныхаа дараа Аурелия Михаил Хачатурян хоёр болзоонд явж харилцаа холбоо үүсгэж эхэлсэн. Урлагөө Аурелия жирэмсэн болсноо мэдсэн. Тэгээ 18 настай байхдаа анхны хүү болох Сергейгээ төрүүлсэн. Бүх хэмлэгээс гарахад Михаил Хачатурян болон түүний хамаатан садангууд Аурелияг өгтөж авсан. Гэхдээ тухайн үед бол Аурелия Михаил Хачатурян хоёр цуг амьдардаггүй. Аурелияны ээжтэйгээ цуг амьдардаг байсан бөгөөд Михаил Хачатурян одоо мөнгө төгрөг, байрны төрөөс хэрэгцээтэй зүйлсийг худалдаж авахд шаардлагатай тусламжийг үзүүлдэг байсан. За ингэж хэсэг хугацаанд амьдарч байгаад 8 сарын дараах Аурелияг өөрийн хүү Сергейгийн хамт Михаил Хачатурян өөрийн байранд авчирсан. За энэ байр нь болохоор Михаил Хачатуряны ээжийн нэрээр байдаг ийм хоёр өрөө байр. Гэхдээ энэ байранд нь бол зөвхөн Михаил Хачатурян, Аурелия хүүхдтэйгээ гурвалхан амьдраагүй. Михаил Хачатуряны ээж, 2 эгч, 2 хүүхдийн хамт 8 хүн амьдардаг байр байсан. За энэхүү хэрэг явдлын тухай мэдээлэл телевиз болон мэдээллийн сувгуудаар цацагдаж ирсэн тэр цаг үед Аурелия бүхэл бүтэн 20 жилийн дараа гарч ирж тэдний амьдрал ямар байсан тухай юу туулсан тухайгаа маш дэлгэрэнгүй нэгэн телевизийн харилцаанд орохдоо ярьсан байдаг. Аурелиягийн ярьснаар бол би ерөөсөө тэр байранд нүүж очсныхаа маргааш өдрөөс нь эхлэн гэр бүлийн хүчирхийлэл төрсөж эхэлсэн гэж ярьсан. За маргааш өдөр нь юу болсон бэ гэхээр ямар нэг баяр болоод Аурелия гойж хангалаад ээж дээрээ очихоор зэгчээсэн чинь Михаил Хачатурян ирэнгүүтээ шууд зодож эхэлсэн. Тэг Михаил Хачатурян хэлэхдээ болохоор хэрвээ чи энэ байранд орж ирсэн бол миний зөвшөөрлгүйгээр чи энэ байрнаас нэг алхамж холдож болохгүй гэд гарахыг нь хориглож зодож эхэлсэн байдаг. Зодож эхэлсний нь бол мэдээж Михаил Хачатуряны ээж эгч нар харсан боловч нэгэн ч өмөрөөгүй, хинэн ч нэг ч үг хэлээгүй байдаг. За энэ мэтлэн гэр бүлийн хүчирхийлэл эхэлсэн. Аурелиягийн ярьснаар үүнээс хойш би 5 жилийн турш тэр байрнаас алхамж холдоогүй, гараагүй, зөвхөн Михаил Хачатурян зөвшөөрсөн болон Михаил Хачатурянтай хамтдаа л гардаг байсан гэж ярьсан. За тэгээд энэ 5 жилийн хугацаанд Аурелия болон Михаил Хачатурян нар 4 хүүхэдтэй болсон. Том хүү Сергейгийн төрүүлсийн дараа энэ хэрэгт холбогдоод байгаа 3 охин болох Ангелина, Кристина, Мария гэд 3 охиныг нэг жилийн зайтай төрүүлсэн байдаг. За 4 хүүхэд дараалж төрүүлсэн гэр бүлийн байнгын хүчирхийлэлд өртдөг, сэтгэл зүйн докторгүй байдал гэд би физиологийн хувьд би дахиж төрөх ямар ч боломжгүй байсан учраас би арга буюу нууцаар хамгаалалт хэрэгжилж эхэлсэн.
Гэхдээ энийг нуудлгүй Михаил Хачатурян мэдээд дахиад л гэр бүлийн хүчирхийлэл зодон зохион хэлж би байнгын дарамтны дунд энэ хугацаанд амьдарсан гэдгийг маш дэлгэрэнгүй ярьсан. Хэдийгээр 4 хүүхэдтэй болсон боловч Михаил Хачатурян болон Аурели хоёр Чиний зам үйлээр сүү тавьсан байдаг. Гэхдээ хизээж албан ёсоор гэр бүлээ батлуулж байгаагүй. Хүүхдүүд нь сургуульд орсон тэр цаг үеэс эхлэн Михаил Хачатурян зөвхөн эхнэрийгээ биш хүүхдүүдийнхаа хүртэл одоо хаана явж ийн хинтээ уулзж ийн юу хийж ийн бүх үйлдэлийг нь бол хянаж эхэлсэн. Ялангуяа одоо том хүү сэргээгээ бол байнгын дарамтуулж хүүхдийн хүчирхийлэл үлддэг байсан гэдэг тухай Аурели бас ярьсан. Тийм ч учраас Сергей 16 нас дөнгөж хөрөнгөдөө гэрээсээ явсан. Гэрээсээ явахын үйл явдал нь юу болсон бэ гэхээр энэс өмнө түүх ярих хэрэгтэй байна. Хүүхдүүд нь ингээд том болсны дараа Михаил Хачатурян нэг тухай үржилж аваад гэртээ тэжээдэг болсон юм байна. Нэг өглөө үүр хаяараагүй харахгүй байх үед Михаил Хачатурян босч ирээд Сергейгээ чи одоо дэлгүүр явж хоол авчир гэсэн юм байна. За тухайн үедээ бол 16 нас хүрээгүй хүүхэд магадгүй ойр мөглөөд шууд босоогүй байна л та гэсэн чинь Михаил Хачатурян шууд буу гаргаж ирээд толгоонд нь тулгаад яг одоо чи явахгүй бол би чамайг буудаж ална гэж сөрдүүлсэн. Тэгээ байнгын энэ мэтлэнгээр байнгын гэр бүлийн гишүүдэд бүгдийн байнгын юм дарамтанд сөрдүүлгэнд амь наснд нь зал хийсэн юм байдалтайгаар байлгадаг байсан учраас том хүү Сергей 16-наас хөрөнгөтэй гэрээсээ явсан. Гэрээсээ яваад мэдээж одоо заах худалдааны төв, орц, багцаал гэх мэт ийм газруудаар хоног төвөрүүлж амьдардаг үуч гэсэн Сергейд байсан гэдгийг шүүх хурлын явцад ярьж ирсэн. За мөн нэвтрүүлгүүдээр орохдоо ч гэсэн ярьсан байдаг. Тэгээд яг энэ үед маш олон хүмүүс ярьжсэн нэг сэдв нь болохоор чи өөрөө одоо ийм нарциссистик, ийм дарангуйлагч хүнтэй амьдардаг байж чи яагаад хүүхдүүдэд хамгаалаагүй юм бэ? Хүүхдүүдэд хамгаалах үүрэг нь чамд байгаа. Хүүхдүүдэд хамгаалж чадаагүй байна гэдэг ийм асуудлыг маш олон хүмүүс ярьж халцал үүсгэж ирсэн. Аурели олын нэвтрүүлгийн үеэр ярихдаа би хүүхдүүдэд хамгаалахын тулд чадах бүхнээ хийдэг байсан. Гэхдээ би олон жилийн туршид учирсан ийм гэр бүлийн хүчирхийлэл, дарамт, сүрдүүлэхтэй бүрэнж амь насанд зал хийсэн ийм сүрдүүлгийн дунд амьдардаг байсан учраас мэдээж би хангалттай түвшинд хамгаалж чадаагүй. Гэхдээ би наагэрт байнга нууц байдаг байсан. Михаил Хачатуряныг одоо томилтоор явах, ийш тийшээ явахсныхан дараа би байнга хүүхдүүдийгээ дуртай юмд нь явахыг нь зөвшөөрч эсвэл хамтдаа явдаг байсан. За том хүү Сергейн гэрээсээ явсны дараа би нууцаар хооллож, ундалж, гэртээ хонуулдаг байсан. Тухайн үеийн нөхцөл байдал олон зүйлээс шалтгаалan би хангалттай хэмжээд хүүхдүүдэд бас хамгаалж чадаагүй байхаа гэж ярьсан байдаг. За ингээд Аурели гэрээсээ явсны дараа Михаил Хачатурян 3 охины хамт амьдарч эхэлсэн. За энэ цаг үед бол охтууд нь насанд хүрээгүй өсвөр насны охтууд байсан. Тэгэд охтуудтайгаа амьдарч байх хэвцээ бол гэрийн дүрм гэдэг зүйл зохиоцсон. Гэрийн дүрм нь яадаг вэ гэхээр охтууд нь бол яг л цэргийн хүмүүс шиг автагаа ирж уулзахдаа чагсаж зогсож байгаад хэлэх үгээ хэлдэг. Идэж уух, унтах цагийн бүгдийг Михаил Хачатурян зохицуулдаг. Өөрөөр хэлбэл одоо идэж болно, одоо идэж болохгүй гэх мэтэр ингэж тушаалуудаг. Аавыгаа заавал таа гэж хүндэлж дуудах ёстой. Аз хүмүүсийн хувьд энэ таа гэж дуудах нь одоо энгийн соёл мэт боловч Европ хүмүүсийн хувьд, ялангуяа Орос хүмүүсийн хувьд гэр бүлийн ойр дотны хүмүүсээ хөвчлэн чи гэж дууддаг. Энэ нь одоо илүү халуун дулаан мэдрэмж төрүүлдэг, илүү ойр дотн байдлыг илэрхийлдэг учраас та бүхэн бас тэ Оросд очиж аваад Оросд байхдаа харж исэн байхдаа гэр бүлийн гишүүд одоо аав ээж эмээ өвгөө чигээ дуудаад байдаг. За тэгэл ерөөсөө Михаил Хачатурян гэртээ яг л ноён шиг охтууд нь түүнд үйлчлэх ёстой. Ер нь л одоо тэнд байгаа бусд хүмүүс бүгдээрээ Михаил Хачатурянд үйлчлэх ёстой гэж үздэг. Одоо эцгийн эрхт ёсыг хэтэрхий тэгж хит дүүйлгсэн байдлаар ашигладаг ийм хүн байсан. Бүр гэртээ хэлж болохгүй өгнүүд гэж хүртэл байдаг. Хэлж болохгүй тоо гэж бас байдаг. 6-8-ийн тоог гэртээ ашиглаж болохгүй. Гэртээ бас өвчин зовлон, давас, таавч гэх мэт өгнүүдийг хэрэглэж болохгүй гэж дүрм гаргацсан. Дүрмээ мөрддөг байсан. Хэрвээ охтууд нь дүрмээ мөрдөхгүй л бол тэр дор нь одоо алгадах, зодох те янз бүрээр ингээд шийтгдэг. Энэ өгнүүд болон тоонуудыг яагаад хэлж болдгүй байсан бэ гэхээр ер нь Михаил Хачатурян ч өөрөө маш итгэвч хүн. Тэгээд шашны зан үйлтэй холбоотойгоор хэлхийг хоригддог юм байсан. Охтуудынхаа хоол идэх, унтах
цагийг бүгдийг Михаил Хачатурян маш хатуу хяндаг байсан. Михаил Хачатуряны зөвшөөрлөөр охтууд босож сууж хоол идэж унтдаг байсан. Заримдаа бүр шүүх хурал дээр өгсөн гишнэрийнх нь өгсөн мэдээлэлээр Мария нэг удаа маш их турцсан байсныг анзаарсан. Тэгээ яагаад гэсэн бэ гэсэн чинь Михаил Хачатурян бүхэл бүтэн 5 хоногийн турш хоол идэхийг ерөөсөө зөвшөөрөөгүй. За энэ мэтчлэнгээр хүүхдүүдээ маш их тийм дарамтнд хатуу хориг энгийн хүний толгойд багтахааргүй юм амьдрал донд амьдруулсан. Тэгээ охтуудын одоо арай амардаг, арай зав чөлөөтэй байх, өөрийнхөө байх боломжтой өдөр бол бүтээсээ өдөр. Бүтээсээ өдөр Михаил Хачатурян сүмд явдаг. За түүнээс гадна Михаил Хачатурян Иерусалим хот дэх ариун газруудаар жилд маш олон удаа явсан одоо зураг бичлэгээ өөрийнхөө сошиал платформуд дээр байнга тавьдаг юм хүн байсан. Нэг талаас харахад бол Михаил Хачатурян маш их итгэгч, Бурхны номыг дагдаг юм хүн мэт харагддаг боловч гэртээ ирэнгүүт шал өөр хүн болж хувирдаг, диктатор хүн болж хувирдаг, захирагч юм хүний дүртэй болж хувирдаг юм байсан. Түүний найзууд нь утасны дугаарыг бүр Миша Иерусалимский гэж хадгалдаг байсан. Яг тэгэхээр энэ хүн Иерусалимд байнга очдог. Михаил Хачатурян болохоор 1980-ад оны сүүлээр Москва хотод аав ээжийн хамт дөрвөж ирсэн хүн байгаа. Анх дөрвөж ирсэн хүмүүст амьдрах одоо байр орон сууц олгохын тулд Москвагаас нэг 2 өрөө байрыг Михаил Хачатуряны гэр бүлд олгосон. Михаил Хачатурян юу хийдэг, ямар ажил хийдэг, ямар мэргэжилтэй, хаанаас орлого олдог нь тодорхойгүй. Яг олонд хаамаглал байдаг боловч яг одоо ийм ажил хийдэг, ийм салбарт ажилладаг гэсэн мэдээлэл байдаггүй. Яг шүүх хурлын үеэр интернетэд бол Михаил Хачатурян бизнесмен гэж бичээд байсан. Гэхдээ яг ямар бизнес хийдэг нь ч тодорхойгүй. 1980-ад оны сүүлээр Михаил Хачатурян аав ээжийн хамт Бакугаас Москва руу дөрвөж ирсэн юм лээ. За тухайн үед нь одоо улсаас тусламж маягаар 2 өрөө байр болгосон. Албан ёсоор нотлогдсон орлогын хувьд хэн байрны түрээсийн орлого гэж 40,000 рубль олдог. Хүмүүсийн бас ярьдаг одоо таамаглал бол түүнд хин нэгэн хүн сар бүр тогтмол хэмжээний мөнгийг гадаадаас шилжүүлдэг. Яриагаар бол өмнө нь Михаил Хачатурян энэ хүнд маш том тус хүргэсэн учраас тэр хүн нь одоо алийнхаа туршид Михаил Хачатурянд тодорхой хэмжээний мөнгө өгөх юм өртөө үлдсэн ийм учраас орлого шилжүүлдэг гэдэг. Нөгөө талаас Михаил Хачатурян гэмт бүлгийн толгойлогч гэж ярьдаг. Зарим нь болохоор гэмт бүлгийн толгойлогч болох гэж чадаагүй нэгэнч гэж ярьдаг. Гэтэ бол ингээд энэ хүн ямар орлого олдог, хаанаас орлого олдог нь бол тодорхойгүй. Тэгэхээр Михаил Хачатуряны нэр дээр бол ямар хөрөнгүүд байдаг вэ гэхээр мэдээж 2 өрөө байр нь байгаа. За мөн Lexus болон Toyota маркийн автомашинууд бүртгэгдсэн байдаг. Хүмүүсийн ярьж байгаагаар бол энэ Toyota маркийн автомашинаа өөрөө офис болгон ашигладаг бөгөөд машина гэрийнхээ ойролцоо зогсоогоод тэнд нь хүмүүс очиж Михаил Хачатурянтай уулзаж, ажил хэрэг ярилцаж, бууж суухыг харсан хүмүүс бол байдаг. Нөгөө талаараа бас хүмүүсийн нэг таамагладаг зүйл нь хар тамхины магадгүй сүлжээнд ажилдаг, хар тамхи худалдаалдаг ийм ажил хийдэг байх гэж ярьдаг. Гэхдээ эдгээр нь бүгдээрээ ер нь батлагдаагүй. Орлого их өсөр нь бол тодорхойгүй. Ойрын хүний ярьснаар Михаил Хачатурян байнга ашиг хонжоо ирдэг. За өөрийн энэ дөрвөж ирсэн гэдэг статусыг байнга ашиглаж одоо улсаас халамж авдаг, татварын хөнгөлөлт эдэлдэг ийм байдаг. Тэр байтугай өөрийн одоо тэр Lexus маркийн автомашиныг өөрийн эгчийн нэрээр бүртгүүлсэн. Яагаад гэвэл Михаил Хачатуряны эгч нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. За хөгжлийн бэрхшээлтэй хүнд бол эзэмших тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлүүлдэг, мөн үнэгүй зохицуулаар хангадаг. Гэхмэчлэн ингээд маш тийм жижиг сажиг зүйлээс ашиг хонжоо ирдэг. Ийм хүн гэж ойрын хүн нэрсэн байдаг. Түрүүн ярьсанчлан Михаил Хачатурян жилд маш олон удаа Иерусалим дах ариун газруудаар явдаг. За тэдний гэр нь бол яг л сүм хийд шиг маш олон бурхны эд зүйлсийг хадгалдаг. Өдөрт 2-оос багагүй цаг залбирахад зарцуулдаг. Нэг талаас харахад бол үнэхээр тийм итгэгч хүн дүртэй харагддаг. За нөгөө талаараа бас хүмүүсийн нэг ярьдаг зүйл нь Михаил Хачатурян цагдаа нартай маш сайн харилцаатай. Энэ нь яаж батлагдсан бэ гэхээр Аурелия хамтран амьдарч байх үедээ нэг удаа гомдол гаргасан. За гэр бүлийн хүчирхийлэл үлдээд байна гэдэг асуудлаар гомдол гаргасан чинь тэр өдөр нь Михаил Хачатурян аль хэдийн цагдаагаас өрөвлийн
аваад бүр гэртээ ирсэн. Тэгээд Аурелягийн өмнө ураад хайжсэн. Тиймэр л одоо цагдаа нартай маш сайн харилцаатай, холбоо сүлбээ ихтэй ийм хүн. Нөгөө талаас одоогийн тэдний гэр одоо ингэ төсөөлөхөд бол үнэхээр юм хоёр өөр эсрэг тесрэгцлийн нийлмэл ийм сав мэд харагддаг. За нэг талаас одоо маш их бурхны эд зүйлс байгаад нөгөө талаас гэртээ бас маш их олон тооны зэр зэвсэг хадгалдаг байсан. За энд нь бол одоо олон төрлийн гар бүү, урт бүү, хутаг гэх мэтчлэн одоо ийм зэр зэвсгүүдийг хадгалдаг. За бүр өмнө нь бол Михаил Хачатурян хөршүүд рүүгээ хий буудж исэн, хөршүүдийгээ бууд тулгаж айлгаж исэн тохиолдолж гардаг. Гэхдээ одоо цагдаад дээр очиод тийм их асуудал болоод шоронд орсон түүх байхгүй. Тэгэл ер нь бол хөршүүд нь ч гэсэн Михаил Хачатурян цагдаатай маш сайн холбоод харилцаатай, холбоо сүлбээ ихтэй гэдгийг мэддэг байсан учраас бас тэгтлээ их гомдол гаргаж явдаггүй байсан байна. Урдун шалгах явцад гарч ирсэн охтуудыг ялагдагчийн статуснаас хохирогчийн статус руу шилжүүлсэн хамгийн чухал нэг зүйл бол Михаил Хачатурян охтуудтай бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан. Бэлгийн гаж буруу шинжтэй зүйлд уруу татдаг, бэлгийн альва одоо гаж буруу үйлдэлийг хийхийг алавддаг байсан гэдэг нь бол тогтоогдсон учраас охтуудын статусыг ялагдагчийн статусаас хохирогчийн статус руу буюу аргагүй хамгаалалт байсан гэдэг статус руу шилжүүлэх нэг үндсэн шалтгаан нь болсон байдаг. Энэ бол одоо нийгэмд үнэхээр байж болохгүй, хэвийн биш, эцэг хүн өөрсдийнхөө охтуудтай хизээч хийж болохгүй юм үйлдэл. Тухайн үедээ охтуудын мэдүүлэгт ярьснаар бол одоо ээжний авцсан эхнэргүй Михаил Хачатурян өөрийн охин Ангелинаг эхлээд эхнэрийн үүрэг гүйцэтгэхийг шаардаж эхэлсэн гэж байгаа. За дараа нь Кристинаг, дараа нь Мария гэх мэтэр охтуудтай бүгдэнд нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. За тийм үед нь охтууд бүгдээрээ насанд хүрээгүй байсан үе. Мэдээж одоо гэр бүлийн хүчирхийлэл цохиж, зодож, дарамтлах бол нэг хэрэг. Бэлгийн хүчирхийлэл үйлдэх, эхнэрийн үүргийг охтуудаасаа гүйцэтгэхийг шахах гэдэг бол үнэхээр одоо байж болшгүй үйлдэл. За энэс эхлээд охтууд нь эцгийгээ одоо үзэн ядах, жигшиж, зэвүүцэх ийм мэдрэмжүүд олон жилийн турш хуримтлагдаж үүсэж эхэлсэн. Ер нь бол Михаил Хачатурян өөрийн хүртэх ёстойгоо хүртэж эхэлсэн гэсэн үг. Ийм одоо ёс буй үйлдэл олон дахин татагдсан учраас охтууд ч гэсэн бойкот зарлана гэдэг шиг гэр орноо цэвэрлдэггүй, орн нь одоо үнэхээр замраагүй, маш заваан, аяг тавгаа угаадаггүй, ерөөсөө ийм үнэхээр одоо бараг л годомж шиг тийм охир заваан байдаг болсон. Тэр батгаа бүр нохоогож гараа салхилуулдаггүй. Зүгээр нохоо ингээд гэртээ шийчэнгүү дээр ингээд нойлын цаас шидэд нойлын цаасанд одоо шийсэн дэвчэнгүү тавж хайчдаг ч юм уу ийм байдалтайгаар маш их тийм одоо хэвийн амьдрал гэж хэлэхэд маш хэцүү ийм нөхцөл байдал үүсэж эхэлсэн. Тэгээд эндээс бол одоо Михаил Хачатурян мэдээж гэр орноо цэвэрлсэнгүү маш одоо бохир заваа амьдралаа гэдэг шалтгаанаар охтуудыгаа дахиад зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бүр цаашлбал шалан дээр байсан одоо нохооныхоо өснүүдийг түүж залгихыг одоо тушаадаг, залхиулдаг бүр ийм байдлаар гэр бүлийн дарамт бол үргэлжилж эхэлсэн. Ингээл нэг талаас харвал одоо тэдний гэрийг ингээд төсөөлөхөд үнэхээр бэрх байхгүй. Нэг талаас маш их одоо бурхны хөргүүд байдаг. Шашны зан үйлийн эд хэрэгслүүд байдаг. Нөгөө талаас маш их буу, зэр зэвсэг. За дээр нь тэгээд гэр орноо цэвэрлэхгүй маш бохир заваа, үзэн ядалт, өшөө хорсол, жигшил зэвүүцэл бүх зүйлээр дүүрэн тийм сав мэдл байсан. За энэ явдал үргэлжилсээр 2018 оны 6 сар буюу хэрэг явдал болохоос хэдхэн хоногийн өмнө Михаил Хачатурян бас эмнэлэг твтэж эмчилүүлсэн байна. Энэ эмнэлэгний ядаг эмнэлэг вэ гэхээр паник атак болон айх түгших эмгэг зэргийг эмчилдэг одоо мэдрэлийн эмнэлэг байсан. За тухайн үедээ бол Михаил Хачатуряны байдал нь үнэхээр одоо хэвийн биш сэтгэл зүйн байдалтай байна гэдгийг эмчийн анзаараад ийм мэдрэлийн эмнэлэгт хэвтхийг зөвлөсөн байлаа. Михаил Хачатурян та хамтран ажиллаж эмчилүүлж байсан эмчнэрийн шүүх хурал дээр ярьснаар бол Михаил Хачатурянд сэтгцэн эмгэг бол ажиглагдж байсан. За үүн дотор онцлох юм бол сэтгэл санааны огцом шилжилт ажиглагдж байсан гэж ярьсан. Шүүх хурал дээр нэг
Михаил Хачатурянтай гудамжинд танилцсан эмэгтэй бас оролцож мэдүүлэг өгсөн. Эмэгтэй бол Михаил Хачатурянтай танилцахдаа бас энэ сэтгэл зүйн энэ хэвийн биш сэтгэл зүйн байдлыг би бас анзаарсан гэж ирсэн. Яг тэр эмэгтэй рүү ингээд Михаил Хачатурян өглөөний минь сайхан бисгүй минь гэдэг мессеж бичээд тэг юусоо хариу бичихгүй одоо 2-3 минут өнгөрөөгүй юу хамгийн муухай хараалын үгээр дормжилж хэлсэн бай тийм ээ. Хэмжлэнгээр энэ хүний сэтгэл зүйн ингээд хэвийн биш байгааг бол эргэн тойрных нь хүмүүс ерөөхдөө анзаарч эхлээд тэгээд Михаил Хачатурян бас өөрөө анзаарч эхэлсэн юм шиг л. Тэгээд мэдрэлийн эмнэлэгт хэвтээд эмчлүүлдэг. Михаил Хачатурянтай хамт ажиллаж ярилцаж үзсэн хүмүүсийн мэдүүлгээр бол Михаил Хачатурян маш их ярьдаг хүн. Бүр хитрхи ингээд асуудлыг нууршиж ярьдаг. Бүр анх ямар асуудлыг ярьж ирснийг марттал ингэж нууршиж хүмүүсийг залхахтал ингэж ярьдаг төрлийн хүн. Тэгээд мэдрэлийн эмнэлэгтээ нэг хэд хоног эмчлүүлээд нөхцөл байдал ерөөхдөө сайжирсан гэд эмнэлгээс гараад ирсэн чинь тэгээд гарч ирэнгүүтээ охтуудыгаа одоо юу хийсэн, яасан гэдэг ингэ шалгаж исэн чинь Кристинагийнхан дансанд 12,000 рубль ороод ирсэн. Тэгэл энийг харангуудаа Михаил Хачатурян дахиад өмнөх зам сэдрэл чи бол биеийн үнэлэгч хаанаас энэ мөнгийг олсон ингээл охтуудыгаа загнаал зодоол хэлсэн. Гэтэ яг үндэ энэ 12,000 рубль нь болохоор охтууд нөгөө хэрэгцээндээ зориулахаар хүнээс зээлж авсан юм мөнгө байсан. За тэгээд Михаил Хачатурян нөгөө зээлж авсан хүн рүү нуцтаад бүх юмыг баталгаажуулаад яг зээлж авсан гэдгийг тогтоож хийж нэг юм санаа амарсан. Гэвчлэн дахиад л нөгөө гэр бүлийнхэн хүчирхийлэл үргэлжилж эхэлсэн. Интернетэд бас нэг 15 минутын бичлэг байдаг. Тэр бичлэгэн дээр бол Михаил Хачатурян охтуудыгаа яаж цагдаж, мөрдөж, загнаж шийтгдэг байсан бэ гэдг нь бол маш тодорхой харагддаг. За тийм эмнэлгээс гараад ирсэн, сайжирсан гэсэн боловч урдын хатал гэр бүлийн хүчирхийлэл бол хүргэлжилсээр байсан. Михаил Хачатуряны нэг онцлог нь өдний 12-оос ахуулаад бараг 20 хотол ингээм унтдаг. Тэг хэрэг болдог өдөр бол яг өдрийн юм унтлагаа хийж явах цагаар нь Ангелина Мария хоёр гараад машин дотроос нь хутга авчирсан. За ингээд хэрэг үлдэх зүйлс болох хутга болон ууртын юм алхахыг бэлдсэн. Тэр хоёрын машин руу явсны дараахан Хачатурян сэрээд том охин Кристинагаа дуудаж бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байдаг. За бэлгийн хүчирхийлэл үйлдснийхаа дараа бас Кристинагийн нүүрлөө ингээд газ хий цацаад энэс нь болоод Кристина бас өөрөө юм астамтай хүн юм байл та. Тэгээд ингээд нүүрлөө дахиад газ хий цацаад хэлсэн учраас астам нь эхлээд амьсгаа нь богдоод эхэлсэн. Бүх хурал дээр Кристинагийн ярьсан мэдүүлгээр бол би яг л энэ үед шийдсэн гэж хэлсэн. Тэгээд Кристина тэр өдрийнхөө 16 цагийн үед дүүнэрийнхээ өрөөнд ороод тэр гурван ярилцаад санал нэгтэйгээр яг өнөөдөр л энэ бүх зүйлийг дуусгах гэж шийдсэн гэж ярьсан. Тэгээд шүүх хурал дээр өгсөн мэдүүлэгтэй олохтууд би энэ хэргийн тухай өөр хүнд хэлээгүй. Тэгээд ямар үр дүнд хүрэхийг ойлгож ухамсартайгаар бид энэ хэргийг үлдсэн гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ өөр гарц байгаагүй, тэр гурвыг өөр хамгаалах хүн байгаагүй учраас бид өөрсдөө энэ алхмыг хийхээр шийдсэн гэдгээ шүүх хурал дээр мэдүүлсэн байдаг. За тэгээд хэрэг болдог өдөр эхлээд октод сайн бат бүх унтуулахын тулд эцгийнхээ уух зүйлд нь клонизефам гэдэг тайвшруулах төрлийн ямиг хийж унтуулсан. Хин Михаил Хачатурян том өрөөнийхөө буудан дээр унтж байгаа үед нь Мария Ангелина хоёр гартаа хутга урт алх хоёроо бариад ороод ирсэн. Тэгээ орж ирэнгүүтээ унтж байхад нь араас нь одоо биенийх нь хоёр талаар нэг нь толгой руу нь алхаараа цохиод нэг нь утгалж эхэлсэн. За энэ үед Михаил Хачатурян сэргсэн. Гэтэ сэргэж босч ирээд ямар нэг юм хийлээд ингээд гараад гүйх үед нь том өрөөнөөсөө гараад гүйх үед нь Кристина үүдэнд нь ингээд газ барьсан зогсож исэн. Тэгээ өөдөөс нь газаар шүршиж эхэлсэн байна. Михаил Хачатурян болж байгаа үйл явдлыг мэдрэггүйгээр гэрээсээ гарч гүйгээд дуртарч цус алдалтаас болж нас барсан. Михаил Хачатуряныг 36 удаа утгалж 10 удаа алхаар зохиож байдаг. Энэ үед Кристина 19 настай, Ангелина 18 настай, Мария 17 настай байсан. За шүүх хурлын үеэр хамгийн бага охин болох Мария нь оюун санаа, сэтгэл зүйн хувьд шийдвэр гаргах чадваргүй гэдгийг бол тогтоосон. За тэгээд тухайн өдрөө бол охтуудыг баривчилсан бөгөөд шүүх хурлыг хэлж энэ гурван охиныг ялагдагчаар татаж шүүх хурал хэлсэн боловч нотлох баримтууд суулгасны дараа бол хохирогчийн статус руу шилжүүлсэн байдаг. 2016 онд бид эцгийн хамт Адлер хотод амарч байхад Кристина руу анх дайрч хүчирхийлэхийг завдсан байдаг.
Кристина маш олон тооны эм ууж, эмийн хорлохонд орж эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгт Михаил Хачатурян Кристина Ошбог нойрны эмдээ андуураа дуусан байсан гэж мэдүүлээд зүгээр гарч иржсэн. Биднийг хувцас айлгыг шаардаж, түүнийг оролдохыг шаарддаг. Хэрвээ чи биш бол дүү чинь энийг хийх болно гэж задал хийлдэг байсан. Энэ бол охтуудын шүүхөрлийн үеэр өгсөн мэдүүлгийн нэг хэсэг. Эксперт болон сэтгцийн эмчнэрийн хэлснээр Михаил Хачатурян бэлгийн өвчин зүйлээс үүдсэн сэтгцийн асуудалтай байсан гэж тодорхойлсон. Энэ хэрэг тухайн үед Оросын томоохон телевизүүдийн нэвтрүүлгээр маш их гарч энэ хэргийн хохирогч таад болон Михаил Хачатуряны талын хүмүүс бүгдээрээ телевизээр гарч ирж хэн буруутай вэ гэдгээ шүүж хэлсэн байна. Михаил Хачатуряны хоёр эгч болон ээж нь гарч ирээд Аурелия болон Аурелиягийн ээж бүгдээрээ биеэ үнэлэгч хүмүүс байсан. Хэрвээ одоо Аурелиятаа суугаагүй бол Михаил Хачатурян ингэж амьдрахгүй байсан. За том хүү Сергей бол Михаил Хачатуряны хүүхэд биш гэх мэтэр бохир сенсацууд бол тухайн үедээ явагдаж байсан. За хамгийн сонирхолтой нь бол энэ гурван охины шүүхүрэл одоо ч дуусаагүй байгаа. Саяхан 2026 онд энэ хэргийг дахин сэргээсэн.